Сайн байна уу? За, албан тушаалын мэдээлэл засварлах. За, эхлээд та тухайн албан тушаалаа хайж өгөх байгаа. За, тухайн албан тушаалын өмнөх дөрвөлжинг чеклэж өгөөд сонгогдсон утгыг засварлах дээр дарна. За, ингээд засварлах талбар маань гарч ирж байгаа. Ерөнхий мэдээлэл, зорилт чиг үүрэг. За, тавигдах тусгай шаардлага, харилцах субъект, баталгаажуулалт, эдгээр мэдээллийг та засварлах боломжтой. За, тэгээд сануулж хэлэх зүйл гэх юм бол эндээс та засварлах зэснээс байгууллага, нэгж, албан тушаалын нэр өөрчлөлт болон хүчингүй олголтыг мөн орон тойгөрчлөлтийг үл хийх боломжгүй тусдаа та шийдвэр гаргаж иж хийх боломжтой байгаа. За, жишээний ерөнхий мэдээллээс зайн туршилтын хугацаатай хэсэг гэдэг нь сонгогдсон байгаа маань энийг чекийг аваад өгье. За, мөн эндээс ажиллах цагийг нь өөрчлөөд өгье. За, ингээд засварт нь өөрчлөлт оруулаад за, тавигдах тусгай шаардлагыг бас сольж үзье. За, мэргэжлэрийн 1 жил ажилласан байх ёстой гэдгийг мэргэжлэрээ 3 жил ажилласан байх ёстой гэд өөрчлөөд өгье. За, ингээд та хадгалах товчлуудаа дарснаар мэдээлэл нь амжилттай хадгалагдах байгаа. За, эндээс та дахиад хадгалсан мэдээллээ харахтаа ахиж тухайн албан тушаалаа чеклээд сонгогдсон утгыг характер дарж харах боломжтой байгаа. За, энэ тавигдсан энэ цаг маань өөрчлөгдсөн байна. За, энэ туршилтын хугацаатай гэсэн манаас өөрчлөгдсөн байна. За, тавигдах шаардлагыг орж харцгаая. За, энэ 3 жил гэж өөрчлөгдсөн байна.